Би маргааш өнөөдөр ер нь бол миний Японд байх сүүлчийн шөнө. Баяртай байгаа боловч бас нэг бодлоор гонигтай байна. Тэгэд би өнөөдөр бас жоохон хүмүүнтэй уулзах гад тэгээд юмнууд маань ингээд жоохон сагаарс хөвөрөөл байна. Тэгээд тэгтээ яг нэг орой ирээд юмнуудаа хүнтэй уулзах болохоор орой ирээд юмнуудаа ер нь нэг цэгцэлж амжихгүй гэж бодоод өчигдөр ер нь бүгднгийн сайхан ингээд цэгцлээ хийчихсэн байгаа. Одоо ер нь жоохон юм үлдсэн байгаа ганц хоёр юмнуудаа л хийх ер нь дутуу байгаа. Тэгээд маргааш өглөө босоод гэрээ сайхан цэвэрлчин. Тийм. Гэхдээ гоё байна. Мэдгүй яагаад ч юм 3 жил хараагүй байжгаад яг ингээд харин гэхээр ер нь амар юм жоохон юм догтлол бол байна. Тэгэд ингээд хүмүүс ч ихсэн амар ингээд хүлээгээд би ч ихсэн өөр амар ингээд хүлээлттэй байгаа болохоор цаанаасаа нэг тийм байна гэх юм уу? Хацар амар улаацсан юм шиг харагдав. Өнөөдөр гадаа амар гоё дулаахан байна. Нараа би ингээ бүгдийг хонцолцоо. Манай гэр юуч боллоо. Ингээд. Миний ачаа бүр амар сайн. Би ч эхлэв. Баяртай. Сайн сууж байгаарай. Гэр минь 3 жил надтай хамт байсан гэр минь. Ачаа ийм их болсон.